Сануу бүгдд нь энэ өдрийн хэмээн төргий 5 дугаар сургуулийн багш байгаа ингээ багш Бямсран байна. За та нартай өнөөдөр хүн байгаль хичээлийн амьдралын эргэлт гэсэн хичээллээр сонирхолтой аргаар одоо quiz.com гэсэн платформыг ашиглаж асуулт хариултын юм сонирхолтой даалгавар бэлдэх зааврыг би хүргэж байна. За та нар эхлээд Google хуудасаа нэнгүүтээ за энэ рүүгээ орохдоо заавал мой саягаар орж үнгүй нэвтэрч орно шүү. За хуудасаа нэнгүүтээ Google дээр хайлт хийхдээ хэдүүлээ quiz гэсэн бичгээ оруулж бичнэ. За тэгээд өмнө орсон болохоор миний шууд нэвтэрж байна. За тэгээд play grade quiz.com гэдэг рүү оронд. За тэгээд quiz editor гэдгийг дарна. За тэнгууд нь бид нарт энэ ажлын хуудасууд ингээд нээгдээд ирчихэ. Слайдууд гэсэн үг. За эхний асуулт хариулт болохоор TIFF answer гэдгийг нь сонгоё. За одоо тэгэхээр бид нар яг ажлын хуудас маань ингээд нээгдэж байгаа. За тэгээд Add Media-г нь сонгоод за энэчнээс AI ашиглаж болно, Paint буюу бодолт хийж болно, Upload буюу зураг оруулаад тайлбарлаж болно. За тэгээд Gift болоо сонирхолтой хөдөлгөөнтэй оруулж болно, YouTube-ээс шууд бичлэг оруул сонгож болно. За тэгэхээр одоо би болохоор Upload буюу зураг сонголт хийнэ. За одоо тэгээд шууд apply хийнгүү чинь бид нар компьютероос орох дэлгэцэн нэгэд дээ шүү дээ. За би энэ чинээс эврэхний зураг сонгосон байгаа. За тэгээд open гэд оруулан бидний сонгосон зураг маань ороод ирчихэж байгаа. За эхний хамгийн дээдлэл нь question буюу асуулт ороод ирнэ. За одоо бондоо сонгоод за бичи. Эрвэхэний зураг оруулсан болохоор эрвэхэний амьдралын эргэлт хэдэн үе шаттай вэ гэж бичгэнэ. Амьдралын эргэлт хэдэн үе шаттай вэ? За асуултаа бэлтжсэн. Одоо answer буюу хариулт нь зөв хариулт нь байх ёстой. 4 гэд оруулчихна. За optional бол зөв хариултыг гаргаж ирнэ гэсэн үг. Тэгэхээр бид нар 4 үе шаттай гэд бүр бүтэн өгүүлбэрээр бичвэл хүүхдүүд маань бүр хөөрхөн ойлгоод эхэлнэ. 4 үе шаттай гэх. За одоо ингээд асуулт хариултуудаа бид нар сонгоод доошоо явангууд энэ autocomplete with AI гэж шар хэмээн сонгоно. За энэ дээр болохоор free tires буюу үнэгүй хичээлийн сонгоно. За одоо ингээд бидний хуудас ингээд эхний хуудас маань бэлэн болох байхгүй юу болоод хуудас. За дараагийн хуудасны нийлүүл ингээд баруун доод болно edit slide гэдээ байгаа шүү дээ. Ингээд сонгоод ахаад түрүүний type answer гэдгийг ингээд сонгоод хэдүүлээ явчих юм байгаа юм. За одоо ингээд бидний хийсэн энэ доотлолт нэг хуудсууд нь харагдаж шүү дээ хийсэн ажлууд маань. За одоо ингээд down гэсэн товчийг дараад бид нар одоо тоглуулад эхлэе. За ингээд буцаад эхлэе шүү дээ тий. За ингээд доошоо ингээд хуудасаа явангууд бидний сонирхолтой нөгөө хийсэн дасгалууч ингээд номероор харагдана. За тэнгуүдэ play now гэдгийг товчийг дарна. За тэнгуүд энэ QR код ороод ирнэ. За тэнгуүд QR кодоор хүүхдүүд уншуулад тоглоно гэсэн үг байна. За одоо тоглоомыг эхлүүлье. За эхлүүлэхийн тулд энд өөрсдийн одоо нэрээ хүүхдүүд бичнэ гэсэн үг. За одоо миний хувьд бол Димба гэж биччихье. За тэгээд down гэхээр миний ингээд нэр гарч ирж байгаа. Quiz.com play and create. Тоглоод эхэлж байна. Question mark. За эрвэхний амьдралын хэдэн үе шаттай вэ гэсэн. За газ хугацаанд тааруулж хийхгүй болохгүй. За 4 гэсэн товчийг дараад try гэж гаргахад миний хариулт бичиж өгсөн. За тэгээд зөв хариулт нь эрвэхэн дээр гарч 4 үе шаттай гэдэг ингээд гарч ирж байна. За одоо ингээд Final question. Double points. Финалийн асуулт ингээд бэлдэж болно. And the winner is Bamba. За тэгэхээр энэ ингээд бодсон байна. Тэгэхээр энэ хэрэг бүх хичээл дээр интеграцлж одоо хичээл болгоноор ашиглаж болох нэ. За тэгээ анхаарал хандуулсан багш нартай баярлалаа.